Тэгээд зүгтээ яг зөв би нэг Jordan надад амар гой санагдаж байгаа зөө. Энэ Jordan надад амар гой санагдаж байгаа. Энийг аммаар Jordan 3 Fear Pack штэ тийм Fear Pack. Юу пик гэж. Jinkin good night guys. Бүх данс хоосрлаа. Oh my god. Oh my god би ямар муугаар мэдэрч байна өөрийгөө бүх данс хоосрлоо гэсэн чи юу би хүний дансыг хоосолцсон мó гэж бодож шít. Thank you brother дансаа хоослон баяр над руу дөнөшөө явуулсанд баярлаа мөнх тамир. Oh my god. The monster thank you brother. Oh my god сайхан амраарай monster зүгээр үнэхээр сайхан амраарай тэ энэ хорвоогийн хамгийн гоё baby шиг унтах тэр гоё нойрыг чамд бэлэгдээ үнэхээр сайхан амраарай. Please don't forget to follow back on IG bro. Okay bro. Мартахгүй штэ bro. Одоо шууд агчлаа штэ. Yeah. Monster-гийн IG юу юм бэ? Fuck. Monster-гийн IG юу юм бэ? Monster-гийн IG юу вэ? Monster-гийн IG юу вэ? Thank you Monster. Тэгүнү гэж байгаа да. Окей. Доогуур зураастай юм байна штэ тий? Yeah. Дагсан brothers. Дагсан. Тэгээд би энэ Jordan аммаар байгаа. Энэ Jordan аммаар байгаа. Айгу ихээр. Тэг итгэлтэй биш л байгаа л та. Энэ бол гоё харагдахаа санагдаж байгаа. Тэг яг одоо энэ Born-ки толгойтой пүүз яг шаах уугүйг мэдэхгүй байна. Born-ки одоо хон шорт гэх юм уу? Ээлээ. Canon-ы минь хамгийн жаргалтай хэсэг. White cement bro бүр юу болцсон штэ. Бүр амар юу гэдэг вүлээ. Тэр чи юу гэдэг вүлээ. Бүр форм болцсон штэ bro. White cement чинь бүр форм болцсон штэ. Санийх би яг амдэр нь харж ирсэн байхгүй. Арьс марс нь амар гоё байсан тэр үг нь бол. Би ч ингээл харч л та. Гоё биш вэ нөө? Гоё биш вэ нөө? Really? Эний зүгээр амар гоё хардуу өнгөтэй жийсэн дээр шаагаад тэгээ нэг хардуу нэг винтэж өнгөтэй подолк шаагаад тэгээ нэг жижигхэн оранжууд амар шаана. Өнөр бат thank you bro манай member юм шиг байна. Сүмрийн Монгол данс гэж хоосролт гэж байна. Сүмрийн Монгол данс хоосролт. Thank you bro. Thank you for the 2K bro. Окей, та нар болоогүй байна. Та нарын fashion тийм ээ. Fashion-ыг харах өнгө үзэл чинь болоогүй. Энэ бол надад амар харагдаад байгаа юм да. Зур хар сааралт джинсэн дээр өмсөөл тэгээд нэлийн хардуу vintage бодолк шаагаал. Тэгэл энийг өмссөн байх тэр жижигхэн тэр одоо энэ оранж өнгө нь айгүй гоё харагдана гэж би бодсон юм л. Тагт яг миний харж байгаа тэр өнгийг харахгүй л байна л да яг үнэндээ. Миний харж байгаа тэр дүр зургийг харахгүй л байна. Мэдээ. Окей. Scared of what I could become and hence the name Fear. Materials on this shoe are suede and of nubuck. It has that leather distress going on at the close to that mid I guess you could call it the mud guard. Тэгээд надад нэг ийм асуудал тулгарсан чад. Одоо би ингээд юм үдсээр хагаад ингээд аммаараа пүүзүүд ерөнхийдөө ямар пүүзүүд болсон бэ гэхээр хөвчлэн Balenciaga, эсвэл Rick Owens, Maison Margiela, эсвэл нөгөө нэг Япон нэртэй нэг юм байд юм да. Тэр чинь ямар юу лээ нэг юм нэг моо ингээд хажуугаар ингэсэн юм шиг тэр санагдаад байгаа. Тэгээд тэдний ориг нь авъя гэх юм бол би угаасаа ориг нь авч чадахгүй. Тэгээд юу гэсэн үг вэ? Надад кул санагдаж байгаа, гой санагдаж байгаа пүүснэр тиймэрхүү пүүснэр байгаа. Тэгээд би тэр пүүснерээс авах
мэдрэмжээ авахын тулд хулхийг авахар болчиход байгаа. Тэгээ би тэхүү эсвэл зүгээр л Jordan эсвэл Asics эдрээ авах уу гэж бодож байна. Та нар юу гэж бодож байна? Энэ биш ээ, юу наавар вэ? Зүр хөөвисава хаха Kyle, thank you bro. Thank you for the 3k. What is hose? Энэ юм уу? IG дээр байгаа. Okay. Onitsuka Puma goes hard. What is that shit? What is that? Ийм юутай улан жижигхэн ийм пүүсүүд хэрэггүй. Тэгээ чи амар чи одоо ингээ өргөө хөлтэй хүнд бол худлаа заяа. Энэ бол өргөн үлтэй хүнд бол худлаа. Гэтэ яг энэ амар бас хоотлаа гал та. Би зүгээр Asics авд юм уу гэж бодож байна. Эсвэл бахан Raps авд юм уу гэж бодож байна. Boys take a nap. Хэрэгтэй гэсээр өдий зэрэгтэй. Энэ Kayonos бас давгаа явж байгаа юм. Энэ бол бас давгүй. Энэ гоё байгаа сте. Энэ ямар вэ? Air Max Gucci те Air Max so I don't know. IG дээр тэрийг орж үзснэ. Тэгээд өөр чинь юу лээ? Timberland байж олж гин. Энэ нэрээ амар юм бэл шүү дээ. Энэ бас нэг юм гарцал ш тэ. Тэг энэ Air Max гоё шүү дээ. Энэ 97. 97 шүү дээ тэ. Энэ бас амар гоё харагдаж байна. Дагуура incline tab пүүз байхаар сонир шат юм аа. Окей. Энд чи хэд илээ? Air Max Plus. Ball in every season. Байминжин. Boots юу вэ хараа. Окей, Timberland угаасаа best seller. Mischief. Pussy boys. Ямар хэцүү юм бэ? Энэ сайт руу нэг ордгоо болохоор. Puma яг биш ээ бас нэг та бэж да Reebok лөө. Reebok-ийг пүүз байсан да. Энд ч байхгүй юм шиг байна. Jordan 11 ч гоё л доо. Хүү энэ George 11 гэж гарч ирдэг нас. Jordan 11-ийн хамгийн гоё өнгө юу вэ? Та нар юу гэж бодож байна? Энэ bread үү? Одоо Jordan 11-ийн хамгийн гоё өнгө чи юу санагддаг вүлээ? Ер нь тэгэл bread угаасаа классик л да. Тэг амар олон өнгөтэй. Concord ч амар штэ. Concord ч бас балер үнэтэй штэ, тий? Concord амар үнэтэй штэ. Тэгээ Legend Blue бас давгүй. Legend Blue энэ штэ.
Үнтэй брэнд дөрөвч. Cool Grey. Cool Grey бас даагүй те. Хүмүүс амар өмссөн шүү дээ. Тэгээ би хэрвээ Legend Jordan 11 авах юм бол би баг ямар үгийг л авах юм шиг байна л да. Хаанаа сая. Баг Legend Blue мөлөө л авах юм байна да. Harvest man. Нэг харида. Энд дээр юу ямар хөө пүүснэр вэ? Окей, Nibal's Emery. Emery ч яг зүгээр харвд юм. Яг харв репрут өмсдөг брэнд тест. Яа? Одоо зүгээр давраа мөнгө юунд өрхө бодоо шааснаа. Бараг тэгээд дээ штэ бро. Emery-гийн хувцснууд нь гоё fuck. Пүүснүүд нь бол мэдхгүй. Энэ Kayana гоё юм. Энэ бас давгуулын. Гэтэ Versace $1000 за шааш. $1000 ийм авахгүй шүү дээ бро. Хийж авахгүй шүү дээ. Тэнийг хүн л авах байх. Inas goes hard Black Cat. Айки сакс юм уу? Lifestyle гэвэл Vomero 5 all time шүү дээ. Яг Vomero 5 all тэр хитрхи basic л дээ. Vomero 5 хитрхи basic. Vomero 5 угаасаа би баг 100 зүгээр л авчих байх. Энэ Nike дахны биш яг улаан ер нь Монголын Nike битүү байж шин. Jordan 1 load би дурггүй байл. Jordan 1 load би амар дурггүй fuck. Мэйшн Мершила энийг бол аммаар байна болж гэхдээ энд ямар байлаар үнэтэй юм бэ биш та. Энэ вэ штэ. Михара Ясухиро гэд. Энэ амар гоё кэд. Энэ амар гоё пүүц. Цацал thank you for the tags. Plus 3 Skepta. Okay. Дуу штэ те үгүй мó. Skepta-гийн Puma хамтарсан курч гэдэг нөө. Энэ гоё. Энэ яг ингээд ийм амар сонин хийцэн юм шиг харагддаг. Энийг 100 бол авъя гэж бодож байгаа. Гэхдээ сая төгрөг юм байна. Худлаа л та. Энэ амар шүү дээ. Энийг би авъя гэж мөрөөддөг байсан шүү дээ. Яа, Glaze Adidas-ын тэтэр яа. Өдөр тутмын өмсөд гоё. Jordan 1 бас гоё байна. Ер нь бол Jordan 3 баг авах юм байна. Jordan 4-т би дургүй. Ер нь Jordan 3-д ямар өнгөнүүд байна? Ер нь гоё Jordan-гийн онуудыг хилэдээ Jordan 3 гоё, 2 бол шал тэнэг, 1 гоё, 5 чтэй 5 заахаа байж болох л. 6 жалгаа. 11 гоё. Jordan 23 ч аим штэ. Fuck. Тий Jordan 23 амар шүү дээ. Энийг би жоохон Jordan 23 авахыг мөрөөддөг байсан шүү дээ. Энэ өнгө мөнгийг хар л та. Энэ өнгө мөнгийг Jordan 23 амар шүү бас. Тэг Jordan 23 бас амар үнэтэй байна те. Уусаа дээр үеийн пүүзлэхээр тэгээд үнэтэй л ах л та. Үгүй надад зүгээр нэг хүн энэ өнгөнлөө айл өнгөнлөө зүгээр заалмал нүсэд амар гоё харагдчихсан юм зүгээр. Тэгэл дээ жоохондоо л би бодож исэн пүүзээ харуулсан. Энийг бол авъя гэж бодож байгаа. Хизэнээс ихтэй авах байхаа би. Sneakers шүү хайгаад үзээ. Энэ юм уу? Air Max Plus 3. Вау, энэ nice шүү дээ. Энийг бол би баг авах юм яг миний сонирхдаг төрлийн пүүз шүү дээ. Бараг энэ өнгийн шаалт юм байна л да. За зүгээр Kobe шат өгүүлээ. Зааланд гэхдээ би Kobe 6 авъя гэж бодож байгаа нэрэгсээ. Энэ жил би Kobe 6 авах байхаа зааланд. Яг тэр нэг юм camo өнгөтэй нэг Kobe 6 байгаа да.
Энэ бол гоё юм. Skepta plus 3 окей. Skepta-тай хамтарсан загвар юм шиг үн те. Энэ штэ. Copy 6 энэ одоо би танад харуулъя. Энэ өнгийг авъя гэж бодож байгаа би. Энэ өнгийг авъя гэж бодож байгаа. Энэ бол амар гоё өнгө шиг санагдаад байгаа. Skepta сая үзчихлээ шүү дээ. Гэтэ копигийн пүүс копи насаарснаас хойш амар үнэтэй болсон те fuck. Өмнө анх чинь зүгээр копи нэг гоё пүүз байгаагүй шүү дээ. Нэг амар хямдхан пүүз шүү дээ копи. Зүр копи нас ороод зүр тийм ээ resell хийж байгаа копи зарж байгаа хуваараа пүүз зардаг хүмүүсийг зүгээр баяжуулцдаг шээс. Их талаараа буянтай л хүн юм да те. Айгүй буянтай хүн юм байна. Cloud юу вэ? Энэ яадаг цамц вэ? Гүү дангаар скепта окей. KD 6 таалагдаагүй. Жорта 13 шаа. Palm Angels. Яа энэ Amy Press-ийг энэ цамцыг би бүр авахыг мөрөөддөг гэсэн. Яагаад энэ цамцыг авахыг мөрөөддөг вэ гэсэн чинь энэний нэг хар өнгөтэйг нэг юм өвс татаад YouTube видео хийгээд байдаг нэг залуу байдаг байхгүй юу Америкт. Өвс татаад YouTube видео хийгээд байдаг. Нэрийг би мартчихжээ. Энэ вэ штэ. Demain Lock гэдэг энэ гай ахгүй юу? Энэ гай тэрний улаан өнгөтэйг өмсдөг. Биш хар өнгөтэйг өмсдөг байхгүй юу? Энэ гай. Энэ гай. Тэрнээс хойш би энэ зүгээр Amy Press-ийг саний цамцыг авахыг амар хүсдэг болсон. Цаанаасаа энэний улааны. Burberry чинь ёо миний авахгүй брэнд штэ бро. Burberry Amy Press-ийн cardigan л гоё. Окей. Cardigan. Юу вэ? One day bro. Yeah. Энэс дагуул юм байна. Yeah, it's good. Сне авара. Биш хаяавшаавал. Энэ яадаг trash вэ? Тэгснэ $250 шиг. Энэ бол trash вэ штий. Энэ бүр зайлзад 20,000 төгрөгч би юм авахгүй мэн. Ой, нэр Acne Studio гэдэг энэ брендийн хулхин гэж байдаг болов. Монголд бол нэг Acne Studio гэдэг бүр амар бүр price tag маягтай нэг өмнөд би хаарсан. Тэгээд 250 MB гэж ийсэн. Тэр яг хулхин гэж байдаг болов. Acne Studio-гийн хулхин гэж байдаг болов. Тим амар од брэнд мөн билүү энэ чинь. $250 хулхичтэй бро байгаа. Окей. Тэр хулхилсэн юм. Энд тэгтээ нэг хүзүү үсгэн сони юм. Энэ Stone Island гэдэг энэ хараал ийцэн амар бүр overrated брэнд те. Та нар мэдхүү? Bro, hi, Lucky ха. What up? Öromind. Welcome to the stream. Энэ Stone Island гэдэг үнэ хогийн ч байх. Нэг би надад нэг гоё харагддаг юм а. Яагаад юм үнэтэй байдیں۔ Харин тий overrated as fuck, тэгснэ expensive as hell. Much love I kid. Yeah, much love to you brother. Өнөөдөр постэр хийя. Гарлаа. Okay. Notebook авч байгаа лөө. Okay bro. Thank you for all the donations, all the work you did for me. Нэрээ
I hate you summer. Yeah. Тэг миний стримийг баг тогтмол үздэг рэпер миний таньдаг хүмүүс их юм бол би ч нэг олон рэпер танихгүй л те. Локи ахлах миний стримийг ерөн тогтмол үзээд байгаа юм санагдаад байдаг ш надаа. Бэчээр энэ дээрээс би нэг юм харж ирсэн юм аа. Яа, энийг яг тэр хараад идсэн амар жижигхэн ястаа туранхай харууд л өмсдөг байхаа. Энэ Монгол хүнд бол худлаа. Энийг хизээч өмсөхгүй. Энэ ямар гоё жакет вэ? Хоо. Тэ too much юм уу? Энэ хэсэг ингэр мэнгэр хэсэг нь зах мах нь арай too much юм уу? Гэтэ яг гоё харагдаж байна. Хоо, энэ Bones Snake Bones jacket. 200 type shit. AI kid юм шүү. Манай 2025 онд Alexander Wang-ийн бүр амар шааны гэж бодож байна. Окей. Chrome Hearts болоо манайха Chrome Hearts бүгдээ өмсөд дими яах вэ бро? Chrome Hearts өмсөд дими. Chrome Hearts ч амар үдтэй штэ. Тэгээ дээрэс нь амар ховор. Expensive тэгснэ амар casual да. Alexander Wang. Тэр орж үснэ окей би тэгэхээр Америк нэг жакетуудыг хараад тээ. Z Blossom энэ ихтэй улаан өнгөөр бичсэн. Энэ жоохон жаалга харагддаг яг яг зураг нь гоё харагдаж магадгүй. Хоо энэ puffer жакетууд нь бас гоё юм байна. Хоо Үчида биш. Энэ бас таагүй юм. Энэ бол гоё юм байна. Зүгээр л би зүгээр оол гэж олж үзэж болохгүй юм уу? Зүгээр оол гэж орж олдгүй шээс. Заавал нэг юм сонгох хэрэгтэй байдаг ш. Дараа цалингаараа баг авалталтаа заагаалгаал. Distress is Red-ийг хараад үзээ. Alexander Wang-ийн. Окей. Энэ юм уу? What the fuck энэ юм уу? Энийг авах гэж байгаа юм уу? А? Ийм цамцыг зүгээр Alexander Wang-аас авах гэж байгаа юм уу? Үгүй гэж хэлээч надаа. Энийг чи авах гэж байгаа юм уу? Үгүй гэж хэлээч тээ. Йоо, тийм байлгүй дээ. Кия. Alexander Wang гоё юм байдгүй юм шүү. Яа гал за шаалтаандаа мань өчтөр Supreme University jacket авсан штэ. We still don't trust you. Ягаад цэнхэр хүмүүстэй зүгээр надад анх байсан цэнхэр цамц тэгэл энэ чи юу лээ Gap Yeezy хоёрын цамц үлээ тийм тэгэл би Kanye West дуртай байсан тэгээ тэр үед хараад идсэн нөгөө нэг Jesus is King гэдэг Kanye West-ийн альбом гарч исэн. Тэгээ би нэг энэ цамцтай нэг перформанс-ыг үзээд тэгэл амар санагдал авсан. Өөр ч нэг юм байхгүй дээ.
Окей. Гой нэр байгаа. За Aikid нэрний талаараа Aikid гэдэг нэр ерөнхийдөө би юун дээр би PUBG тоглодог байсан шүү дээ. Би PUBG тоглодог байхдаа зүгээр A гэдэг нэрээр тоглодог байсан байхгүй юу? Зүгээр AI гэдэг. Тэгээд хүмүүс зүгээр A гэж дууддаг байсан. Тэгээд яагаад A гэж нэртэй болсон бэ гэхээр хиттууд нөгөө нэг She эсвэл Me, Miu ч юм уу нэг тиймэрхүү нэг гурван үсэгтэй нэртэй байдаг гэсэн байхгүй юу? Хятад тоглогч нар. Намайг PUBG тоглож явах үед Nova Mava ч хоёр удаа авраг авч байгаа. Ер нь хиттууд амар байсан. Тэгээд би хятад PUBG ер нь үзчихдэг байсан. Хиттын PMPL-үүд бишээ PEL гэдэг үндснийх нь PUBG-гийн тэмцээн үздэг байсан. Тэнцэнээс дуртай тоглогчдынхоо нэрийг харж байгаа л тэрнтэй адилханаар зүгээр хоёр үсэгтэй нэртэй болмоор гурван үсэгтэй нэртэй болмоор ингээл А гэдэг байсан. Сүүл зүгээр Kid гэж нэмээл тэгээд Aikid тэгээд тэгээ A гэж байгаа нь юу гэсэн үг вэ гэхээр AI л гэсэн үг дээ баг. I don't know. 970 $. Окей. Гэтэ яагаад энэ гой цамц байхгүй байгаа юм бэ биз дээ. Дандаа зүгээр брэндүүдийн хамгийн хогийн зүгээр casual as fuck зүгээр хамгийн энгийн юмнууд нь байждаг шээс. Энэ тэгтээ гоё юм уу? Энэ бол гоё юм биш үү? Тэ та нар миний альт руу авах гэсэн Jordan та нар миний альт рууны авах гэсэн Jordan 3-ыг ницаад чадсангүй шүү. Тэр та нар надаа ерөөсөө тэр муухай гэдэг талаас нь харуулж чадсангүй. Стил тэр надад гой санагдаж байгаа. Стил би тэр Jordan аавна. Яг би тэр өөрийнхөө бодож байгаа лүкэ хийнэ. AI гэж хятаар хайр гэсэн үгээ загаалгаа дахиад нэг утга нэмэгдчихлээ шүү дээ. Наанасаа Dister Sweater Alexander Rank гэд хайгаад үзээ. AI гэж хятаар хайр гэсэн үгээ. Наанасаа гэж саяны сайтаас нөө алила. Search. Юусо энэ цамц юм уу? Энэ юм уу? Бечара. Brother энэ юм уу үстэй? Гарч ирэхгүй байна. Ийм л гарч ирж байна. Distress logo эсвэл t-shirt гинэ. Ша ми бора аав миний бора яадгийн писта ша шуу ша. Яа шаата бро наад улбар шар өнгөн үнэхээр золбон. Яа за окей бро. Гүй хаалалаар ягаад чам дээр гарч ирэхгүй. Maybe нөгөө нэг юугаараа яж магадгүй. VPN нөгөө нэг IP-гаараа яг нөгөө нэг ойрхон бүтээгдэхүүнд нь өөр ээж магадгүй. Энийг харсан штэ бро. Энийг харсан штэ. Яг what is this shit man? What is this shit? Warrior юм уу? Юу юм бэ? Энэ бол үнэхээр шаахгүй байна бро. Амар зохноо trust me би яг өмссөн үнийг хармаар байна. Өмссөн зураг байхгүй юм байна л та тий. Хоёр зүби тэрнээс so yes. Энэ ямар гоё цамц вэ? Soundtrack so one work. Энэ бол амар шааж штэ. Энэ гэхдээ энэ доошо crop яг юм дөрвөлжин цамд дөрвөлжин дүү болохоор бол ер нь энэ бол амар гой загвартай байна. Fuck. Тэгээ жоохон хар мар дөөр өнгөтэйсэн бол баг авлаа. Сая бол үн хэр гэж илаа. 300-аад авахгүй байна. 100 муу гэж бодсон. Ямар их брэнд үүд юм бэ те дэлхий дээр бүр дизайнер брэндүүд. I bet YouTube Premium-аас сонгох уу?
яг уу гэж бодоод байсан чинь Kai Donwar ихлүүлээд сүрчлээ хаа. Юу вэ? Тэгээ та нар яагаад YouTube Premiere ашиглаад байдаг? YouTube Premiere team амар wort юм уу? YouTube Premiere team гоё юм уу? Бро Premiere авахгүй дээ. Мөнгөгүй байж мөнгөтэй хүнтэй өрсөлдөөд за гаал. Тэр сайн цамцаад гоё шааж ин тий. Хоо энэ тэгтээ арайсан. Тэгтээ яг юм стаг үл юм. За хувц үцгээ боллоо.